За гэрэл чулуун тогтхоо гэдэг хоёр тушаанд дууснаар Илия гэдэг дуу захиалганд зааж өгье. За дуу соль диез минорын дуу 4-р латан дээр хуруу халттай гэсэн үг. За нэг оронд нь капо 4-р латан дээр хийгээд соль диез минорыг ми минор болгоод дууг нь зааж өгье. За дууг нь тавьчаад таад үлчээ. За хэмнэн нь доошоо 2 дэшоо 3 доошоо 1 дөрвний дөрөв цогтойроо дуулнаа. За то юм байна. Ми минороос 4-4. За ерөнхийдөө хуваалцаар тоглож байна. Ми минор, ре, до, си септ. За дахиад автна.
дараагтай ингэж хаваачаа доо дээр нэг цохол C-сэр нэг цохол B минор дээр төсөөлөө хийж байна. Өөрөөр нэг цохол дотор 3 барилт хийж байна гэсэн үг. За тэгээд дахилт нь Садрет до C-сэр тэгэхээр багийн төгсгөлтэй адилхан до C дээр нэг зөвхөлт C-сэр Mi minor дээр үлдсэн дээр шагуураар доош нэгэ тоглол. За дуу ингээд тоглолцсноо. Тэгээд Mi minor-оос л ер нь гарцсангүй амархан тоглогдож байна гэсэн. За тэгээд мэдээж энэ өнгнөөс жоохон доошо дуулмаар байвал capo ухраагаар 2-р латан дээр хийж болно. Тэгэхээр ингээд өмнө доошлсон гэсэн үг гэж. Капогод болохоор өмнө бүр доошлсон гэсэн үг. За тэгээд өөрийнхөө хоолойны тембер өмнө тааруулаад капогод дэш нөлөөлөд дуугаа тоглож болно. За амжилт хүсье. Баярлалаа.